Татврын албаны шилдэг санхүүч. Татврын ерөнхий газрын татврын удирдлага, олон улсын татврын газрын дарга Тондгийн сайхан чулуун. Төв аймгийн Зүүн мод хотод төрсөн Улаанбаатар хотын 14-р дунд сургууль, худлаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нэгтлэн бодогч эдийн засагч мэргэжлэр төгссөн. 2001 онд Монгол Улсын их сургуульд бизнесийн удирдлагын магистр, 2009 онд удирдлагын академид төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Монгол Улсын мэргэжсэн нэгтлэн бодогч татврын жинхэнэ зөвлөх солтой. Сайхан чулуун 1996 онд Монгол Тайваны хамтарсан ITEX компанид тооцооны нэгтлэн бодогчоор ажил хөдөлмөрийн гараагаа хэлсэн. 1998 оноос Чингэлдээ дүүргийн татврын хэлтэст татврын улсын байцаагч, татвар хураалтын тасгийн дарга, хяналт шалгалтын тасгийн дарга, Сүхбаатар дүүргийн татврын хэлтэст хяналт шалгалтын тасгийн дарга, улмаар татврын ерөнхий газрын дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын албыг хашиж байгаад эдүгээ татврын ерөнхий газрын татврын удирдлага, олон улсын татврын газрын даргаар ажиллаж байна. Сайхан чулуун нь татврын албанд 2016 оноос дотоод аудитын тогтолцоог шинээр нэвтрүүлэн, дотоод аудитын дүрм журмыг батлуулан мөрдүүлж ажиллахын зэрэгцээ татврын шинжилгээний хүрээнд 2020-оос 2024 онд 408 удаагийн дотоод аудитыг гүйцэтгэн, дүгнэлт гарган, ажил сайжруулах зөвлөмж боловсруулан, эргэн хяналтыг хэрэгжүүлсэн. 2020 оноос байгууллагын дотоод эрсдлийн удирдлагын тогтолцоог шинээр нэвтрүүлж, татврын албаны шинжилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон хөв нэмэр оруулсан. Мөн албадын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлт, байгууллагын зорилго, зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, гүйцэтгэлийн бодит үр дүнд хүрэх төвшөнд хяналт шинжилгээ хийж, нийт 689 зөвлөмж өгч, эргэн хяналтаа хэрэгжүүлэн ажиллаж, байгууллагын удирдлагын шийдвэр гаргалтанд бодиттой хөв нэмэр оруулсан.